Одоо бидний дайсан нэртэй хичээлийнхэн 2 дахь сэдвийг үзэх гэж байна. Эхний хичээлээрээ сатаны хаанчлалын бүтэц мөн чанарыг үзэж, энэхүү хаанчлал нь 2 төвшөнд ажилдгийг сурсаа. Дээд төвшин нь Тэнгэрст буюу Бурхны Тэнгэр, дэлхийн Тэнгэрийн хооронд байрших Тэнгэрлэг газарт байрших бөгөөд Бурхныг эсэргүүцдэг тэрслүү Тэнгэр элч нараас бүрддэг. Харин доод төвшин нь Бурханд болон аврагч Месая Есүсийн зөвхт засаглалд бууж өгөөгүй хүмүүсээс бүрднэ. Тэгэд сатаны ханчлалыг бүхлээр нь тэрслэл гэдэг ганцхан үгээр хамгийн сайн дүрсэлнэ гэдгийг би өмнө нь хэлсэн. Тэнгэр элчин ч байна уу? Хүн ч байна уу? Тэд бүгдээрээ Бурхны өөдөөс тэрсэлдэг юм аа. Мөн түнчлэн грек байна уу? Ром байна уу? Харанхуй дэлхийн бурхт нь сатаны хаанчлалын Тэнгэр элч нарыг л төрөл бүрээр нэрлэж тодорхойлоод байгаа хэрэгэ гэдгийг бид бас үзсэн. За тэгээд харанхуй шүтлэг нийгэмлэгийн дахин шүтдэг бурхт нь сатаны Тэнгэр элч нар гэдгийг ч үзсэн. Хүн эдгээр сатаны Тэнгэр элч нартай холбогддог гол арга замыг нь эд шид гэж нэрлэдэг. Эд шид. Ер нь бол илбж ятх нь гэмд унсан хүн төрлөختний шашин гэж хэлж болох юм. Энэ нь төмөн янзын хэлбэр ёслолоор үйлдэгддэг боловч сатаны өөр сүнслэг оршигчтой өөр арга замаар холбогддог нийтлэг шинжтэй. Тэд төмөн янзын ёслолоор дамжин үйлдэгддэг бөгөөд дийлэнх нь зарим талаараа тун завиуртай харгас хорон байдаг. Тэр хүмүүсийн сатаанд болон түүний хаанчлалд байр суурь олохын төлөө он удаан жил хийсэн юмсыг бодоход ч аимшигтай. Би сатаны дарлалаас бүрэн чөлөөлөгдөж чадаагүй угсаатны бүлгийн жишээ болгож Америкийн индианчуудын талаар та бүхэнд цохис дурдсан. Нэг удаа би хэрэг болгож National Geographic сэтгүүлээс индианчуудын нарны бүжиг гэдэг ёслолынхын талаар уншсан юм. Тэд өөрсдийнхөө бурхныг хүндэтгэхийн тулд арьсандаа дэгээ сүлбээд дэгээнээс дүүжлэгдэж сүлбсэн хэсгийнхэн арьсыг хүүлдэг байна. Дэлхийд даяар ийм хэлбэрийн үе олон төрлийн хүндэтгэл мөргөл байдаг юм. Балар эртний уламжлалаа хадгалсан ямар ч нийгэмд очисон тэнд нэг хүн байдаг бөгөөд түүнийг улс үндэстэн бүхэн өөрөөр нэрлэдэгч. Үнэн дээр илбич гэдэг нэг л ижил хүн байдаг. Тэрээр тухайн нийгэмдээ хамгийн хүчрхэг байр суурьтай, эрх мэдэлтэй хүн байдаг. Библиэд ч үүний тод жишээ бий. Филипп Самарт очиж тэнд номлосон. Гэтэл тэнд хотыг бүхлээр нь ноёлдог нэг хүн байж. Түүний нэр Симон. Тэрээр шидтэн буюу илб шидийг ашигладаг хүн байсан. Тэгээд тэрний илб шидээс хот бүхлээрээ айдаг байсан гэж. Энэ нь нэг талаараа балар эртний харанхуй нийгэмлэгийн хувьд тийм ч ёр бусын үзэгдэл бус. Зүгээр л хэвийн үзэгдэл юм. Хэвийн үзэгдэл. За тэгэхээр тэрслэл ба илб шидийн хооронд шууд холбоо байна. Тэрслэл гэдэг нь бурхантай тэрсэлдэх явдлыг хэлж байгаа юм шүү. Энийг 1-р Самуэль номын 15-ын 23 дээр маш тодорхой хэлсэн байна.
Энэ бол Саул хааныг тэрсэлснийхэн дараа түүнд хандсан иш үзүүлэгч Самуэлийн үгс юм. Саул иш үзүүлэгч Самуэлээр дамжуулж Бурхны өгсөн тодорхой үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Тэгээд Самуэль Саулд Бурхан түүний авир үйлдлийг хэрхэн үнэлсэн талаар хэлжээ. Энийг 22 дугаар ишлэлээс уншиж болно. Самуэль эзний дуу хоолойг дуулууртай дагах нь эзэнд шатаалт тахил өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү босов. Харагтун дуулууртай дагах нь тахил өргөхөөс илүү. Сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү. Учир нь тэрслэх нь эд шидийн нүгэл адил. Захирагдахгүй байх нь гэмбай шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи эзний үгээс татгалзсан тул эзэн бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлв гэжээ. Самуэль энд хоёр харьцуулалт хийжээ. Тэрслэл нь Илбшидийн ихэр зөрүүд байдал нь шүтэн шүтхийн ихэр юм аа. Би шүтэн шүтлгийн талаар ярихгүй. Гэхдээ зөрүүд хүн нь шүтэн шүтгэжтэй адил гэдгийг л цохон тэмдэглэмээр байна. Чуулганд явдаг хүмүүс бид заримдаа бас тун сонин авир хандлагатай байдаг. Тухайлбал бид чуулганда илт гаж хүмүүсийг хүлээн авдаггүй. Гэтэл чуулганд маань зөрүүд, гүжүүд хүмүүс хичнээн олон байдаг үлээ. Бурхны нүдэнд тэдгээр нь шүтэн шүтгэжд юм. Жишээлх юм бол нэг хүн чуулганы дотор модоор урлсан шүтэн тахилаа залж байгаад сүгдэн мөргөх гэвэл бид зөвшөөрөхгүй. Бид ийм явдлыг зүгээр өнгөрөхгүй гэх атлаа. Зөрүүд хүмүүсийг бол тоодгүй бөгөөд тэд ч дураараа зөрүүдлсээр л явдаг. За тэгвэл нөгөө харьцуултыг үзье. Тэрсэл нь Илбшидийн нүгэл адил. Энэ нь тун чухал юм шүү. Илбшидийн үндэс нь тэрслэл бөгөөд. Тэрслэл байгаа газар бүр Илбшид явж байдаг. Би үүнийг чөлөөлөлтийн үйлчлэлээр сурсан юм аа. Жишээлх юм бол Илбшидээс чөлөөлөгдөх шаардлагатай хүн бараг заавал тэрслүү байдлаас чөлөөлөгдөх шаардлагатай байдаг. За түүнчлэн тэрслэлийн сүнс байгаа газар бүр Илбшидийн сүнс байгаа эсхийг шалгах хэрэгтэй байдаг. Энэ хоёр нь салшгүй юм. Би үнийг хамгийн энгийнээр тайлбарлахыг хичээе. За тэгэхээр тэрслэл нь Бурхны хууль ёсны эрхийг няцаадаг. Яг л Саул хаан Бурхны үгийн эрх мэдлийг няцаасан шиг. Гэхдээ та эрх мэдлэгүйгээр удаан амьдарч чадахгүй юм. Тиймээс хэрв танд хууль ёсны эрх нь байхгүй бол үнийг чинь хууль бус эрх мэдэл орлож эхэлнэ. Харин хууль бус эрх мэдлийг хууль бус хүч тэтгэдэг. Тэгэхээр тэрслэлийг дэмжин тэтгэдэг хууль бус хүч нь Илбшидийн хүч юм. Тиймд хууль бус эрхийг хэрэгжүүлж байгаа газар бүр та Илбшидтэй нүүр тулна гэж мэдээрэй. 1960 онд Америкт болсон нэгэн явдал энэ жишээг маш сайн тайлбарлана. 60 оныхан бол маш тэрслүү үеийнхэн. Тэд аав, ээж, чуулган, засгийн газар зэрэг байж болох бүхэл төрлийн эрх мэдлийг эсэргүүцэж маш эсэргүү үеийг төрүүлсэн юм. Миний найз нөхөд дунд эзэнд итгэсэн 60 оныхон олон бий. Гэхдээ бараг ширхэгч хүнийг үлдээлгүй бүгдээрээ нууц шүтлэгд оролцож сатаны ёр бусын зүйлстэй орооцолдож Илбшидтэй хутгалдсан байдаг юм аа. Тэрслүү хүн эрт орой хизээ нэгэн цагт заавал Илбшидийн хүчин дор ордог. Энэ нь санаандгүй явдал биш. Харин урхаг шалтгаан бөгөөд үр дагавар юм. Би нэг зүйлийг онцлон тэмдэглэмээр. Тэрслэл байгаа газар бүрт эрт орой хизээ нэгэн цагт Илбж ятга гарч ирдэг. Тэгэхээр гол санаа нь та Илбшидийг шийдвэрлэхдээ сатаны ёр бусын хүч
бүх төрлийн нууц шүтлгийн хэлбэртэй нүүр тулдаг. Харин зөвхөн нууц шүтлгийг шийдвэрлэх гээд байвал та асуудлыг үндсээр нь шийдэхгүй байна гэсэн үг. Гэтэл бид ил бишидийн үндэс болох тэрслэлийг эхлээд шийдэх ёстой. Харин одоо би та бүхэнд ил бишид гэж юу болохыг товч дүрсэлмээр байна. Намайг сургууль төгссөний дараа Бурхан надад энэ хичээлийг зааж өгсөн юм. Би сургая гэж сураагүй, харин бараг л хүчээр заалгасан гэж болох юм. Үнэн дээр Рүтвтээр хамтдаа заалгасан юм аа. Ингээд энэ явдал хэрхэн өргөнснийг ярьж өгье. Бид хоёр гэрлээд жилч болоогүй байхдаа 1979 онд Америкийн төвийн нэг чуулганы гэр бүлийн семинарт оролцсон юм. Тэгээд тэнд голдуу гэр бүлийн харилцааг хэрхэн шийдвэрлэх талаар ярьж байлаа. Тэгтэл гол хавцаа сууж байсан нэг залуу годхийн босоо зогсчихлоо. Миний хизээч уулзаж яваагүй. Танихчгүй тэр залуу маш хүчрхэг иш үзүүлэл хийсэн нь золоор хальсанд буулгагдаж амжсан бөгөөд би дараа нь тэр бичлэгийг сайтар үзсэн юм аа. Тэрээр иш үзүүлэхдээ Бурхан тэр үеийг хүртэл ил бишидийн эсрэг миний хийсэн зүйлс нь ердөөл чигчи хурууны чилээ гаргасан явдал байсан бөгөөд 1979 оноос эхлэн би ил бишидтэй жинхэнэ нэгийг үзнэ. Учир нь ил бишид нь дэлхийн төгсгөл дээр миний цэрэгт хэрэгтэй сая хүнийг хүлж байна хэмээн айлдаж байна гэсэн юм. Тэгээд Бурхан бас нэг зүйлийг хэлснийг бид тухайн үед ойлгоогүй юм. Бурхан хэрв чи энэ дайнд надтай нэгдвэл үнийг нь бид Бурхан биднийг өөртөөгөө нэгдэхийг дуудаж байна гэж ойлгосон бөгөөд мэдээж бид Бурхантай нэгдсэн. Гэр бүл дотор нэг үеэс нөгөөдөө үе дамжин өвлөгдсөн хараалдар байгаа хүмүүстэй нүүр тулна. Гэхдээ бүү чи энэ хараалыг таслаж чадна хэмээн айлдсан юм. Тэгэхээр энэ үг нь тухайн үед зүгээр л Рүтвтээрт хандсан мэдгэл байлаа. Гэхдээ дараагийн 10 жилд бид үнэхээр гэр бүлд нь нэг үеэс нөгөө үедээ удам дамжин өвлөгдсөн хараалдор яваа. Хэдэн мянган хүнтэй таарлцсан бөгөөд Бурхан нэг үлдээрээ бидэнд эдгээр хараалыг тасар татах хүчийг хайрлсан юм. Энэ бүхэн нь мөнөх иш үзүүлэл үнэхээр Бурханаас байсныг надад баталсан юм. Яагаад гэвэл энэ бидний огт мэдэхгүй зүйлийг урдчлан хэлээд дараа нь бүрэн төгс биелсэн юм. Тэгэр би ил бишидийн талаар ингэж л мэддэг болсон юм. Үндэ би үүнээс ч өмнө ил бишидтэй хальт таарчл явсан. Нэг талаараа би өөрийгөө чөлөөлөлтийн үйлчлэлийн анхдагч гэд хэлчихвэл нэг их буруутахгүй байх. Тухайн үед би нэлээд болохгүй нөхөрт тооцогддог байлаа. Зарим нь намайг хайрлна, гэтэл нөгөө хэсэг нь үзэн ядаж. Тунд нь үлдсэн цөөн хідэн саармаг хандлагатай. Миний үйлчилсэн маш олон үйлчлэлээр чөлөөлөгдсөн хүмүүс ил бишидийн сүнстэй байсан юм шүү. Тэр үед миний бие ортодокс маягийн пентекост. Үндэ би одоо ч пентекост хэвээрээ. Гэхдээ өрдийн шиг хатуу ортодокс байхаа болсон юм. Тэгээд тэр үед чөлөөлөлт хэрэгтэй байгаа хүмүүс нь голдуу пастрын охин, эсвэл декны гэрги, эсвэл чуулганы гоцол дуучин зэрэг хүмүүс байдаг байлаа. Өөрөөр хэлбэл чөлөөлөлт хамгийн хэрэггүй гэж бодмоор хүмүүс. Тиймээс энэ асуудал намайг үнэхээр зовоосон юм. Тэгээд би Бурхан минь ээ, би өөрийгөө буруу юмд орооцолдчихоогүй гэдэгт үнэхээр найдаж байна. Тиймээс энэ ил бишидгээ чинь юу болохыг надад та зааж өгөөч гэж гуйсан юм. Тэгтэл Бурхан надад ингэж хариулах шиг болсон. Үнэндээ Бурханыг ингэж хариулсан гэдэгт би бат итгэдэг. Ил бишид нь хүмүүсийг хянан захирч тэднэр хүссэн зүйлээ хийхийн тулд ариун сүнсийг бус өөр ямарваа нэг сүнсийг хэрэглэх үйлдэл мөн гээд дараа нь Бурхан хэрв хүн аль нэг сүнсийг ашиглаж байгаа бол тэр нь ариун сүнс биш юм. Яагаад гэвэл ариун сүнс нь Бурхан бөгөөд харин Бурханыг хинч ашиглаж чадахгүй хэмээн дүгнэж хэлсэн юм. Тэгэхээр би эхний хэсгийг дахин хэлье. Ил бишид нь хүмүүсийг хянан захирч тэднэр хүссэн зүйлээ хийхийн тулд ариун сүнсийг бус өөр ямарваа сүнсийг хэрэглэх оролдлого мөн юм. Үүний дараа би чуулган ил бишидээр дүүрэн байгааг харсан.
Яагад гэвэл чуулганд хүмүүсээр санснаа хэлэхийн тулд ямар ч аргаар яахаас ч буцахгүй хүмүүс олон бий. Тэдний дийлэнх нь юу хийж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Харин одоо би ил бишидийн 3 талыг авч үзцгээе. Нэгдүгээрт энэ нь махан биеийн ажил бөгөөд энийг олон хүн ойлгодоггүй. Хоёрдугаарт энэ нь муу ёрийн сүнслэг хүч. Гуравдугаарт ил бишид нь чуулган дотор ажиллаан хийдэг. За тэгэхээр хамгийн түрүүнд ил бишид нь махан биеийн ажил гэснийг авч үзье. Галаат номын 5 дугаар бүлгийн 19-с 20 дугаар ишлэл бичсэн махан биеийн үйлсийн жагсаалтыг гаргацгаая. Мэдээж орчуулга бүрт янз бүрийн өөр үг сэргэлсэн байгаа. Зарим орчуулга нь ил бишид, зарим нь ид шид, зарим нь ил бовдос, ил жатаг гэх зэрэг янз бүрээр хэлсэн байгаа. Тун удахгүй би та бүхэнд ид шидийн 3 гол мөчр буюу ид шид, мэрэг төлөг, ил бовдос нь тухай бүр юу болохыг хэлж өгнө. Гэхдээ бидний үзэх хэсэг дээр ид шид, ил бовдос зэргээр нэрсийг холчихсан байгаа шүү. Товчхондоо эдгээр нь нэг л ижил хүчийг л янз бүрээр нэрлэлчихсэн явдал юм а гэж тайлбарлая да. Тэгэхээр Галаат 5-ын 19 дээр Паул хэлэхдээ эдгээр махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрл, бузар байдал, тачаангуй байдал, шүтэн шүтэх, ид шид гэсэн байна. Хуучин King James Version Библиэр ид шид гэдэг. Тэгэхээр махан биеийн үйлсийн тэг дунд шүтэн шүтэх болон ид шид явж байна. Яагаад гэвэл эдгээр нь хүний махан биеийн гэмт мөн чанар бөгөөд хүний махан биеийн мөн чанар ийм л байдгаа гэж би хэлнэ. Бид хүмүүсээр хүсснээ хийл гэж сансандаа хүрэхийн тулд хууль бус арга хэрэглэх нь энүүхэнд байдаг юм. Тийм ээ. Тэгэхээр ийм төрлийн ажиллагааг 3 төлхүүрүүгээр дүрсэлж болох юм. Энийг сайтар тогтоож аваарай. Яагаад гэвэл та эдгээр үйл ажиллагаатай тулгарх бүр үедээ ид шидтэй тулгарч байгаагаа таньж болох юм. Та энэ талаар өнөө хүртэл юу ч мэдээгүй байж магадгүй юм. Энэ 3 төлхүүрүүг нь дарангуйлах, сүрдүүлэх, ноёрхох юм. Эцсийн зорилго нь хүмүүсийг хянан захирч тэднэр хүсснээ хийлгээд ноёрхох юм. Хүн энэ зорилгодоо 2 төрлийн замаар хүрч болно. Нэг нь дарангуйлах, нөгөө нь ноёрхох. Тухайн үеийн нөхцөл байдал зорилгоос хамаарч тэр хүн аль замаар явхаа шийддэг. Гэхдээ дарангуйлж байна уу? Айлган сүрдүүлж байна уу? Хамаагүй. Эцсийн зорилго нь хянан захирах буюу ноёрхох юм. За тэгэхээр бид одоохондоо ямар нэг ёр бусын зүйлийн талаар биш, жирийн зүйлийн талаар ярьж байна. Тэгэхээр ид шидэн махан биеийн ажлынхаа хувьд нийгмийн талбар бүрт идвэхтэй ажилдаг. Та нар эндээс гараад явахдаа юмсыг тис өөрөөр хардаг болоод гарна. Гэхдээ нөхөр юм уу, эхнэрээ, эсвэл эмээгээ юм уу, хадам ихээ чичлэхээс өмнө би таныг өөрийгөө л шалгаасай гэж хүсч байна. Ойлгов уу? Одоо би та бүхэнд хэдэн жишээ өгье. Жишээлбэл гэр бүлийн амьдрал. Тэгэхээр хүмүүс хүссэн хүсээгүй бурхан гэр бүлд тодорхой эмх журам тогтоож өгсөн байдаг. Нөхөр нь гэргийнхээ тэргүү. Гэр бүлийнхэн нь өрхийн тэргүүнийхээ толгой дээр гарч болох ч бурхан энэ эмх журмыг хизээч өөрчлөөгүй. Нөхөр эхнэрийн эрх мэдлийн дор хүүхдүүд байдаг бөгөөд тэд аав ээжийнхээ эрх мэдэл дор захирагдах ёстой. За тэгэхээр ид шид таны тэнгэрлэг эренбиг эвдэхээр дарангуйлал болон айлган сүрдүүлгийг ашиглаж эхэлдэг. За эхлээд хүүхдүүдийг авч үзье л дээ. Хүүхдүүд бол маш хүчтэй бяцхан дарангуйлагчд гэсэн үг. Ганцхан насанд хүрсэн хүмүүсээ дарангуйлдаг юм биш ээ. 5 настай хүүхэд ч яаж дарангуйлахыг яруу тодор үзүүлээд өгдөг. Жишээлх юм бол ээж нь гэртээ ирсэн зочид гүйчтэй дайлаад завгүй байж л дээ. Тэгээд ширээ дүүрэн чихэр бурам амттан тэргүүтэн өрөөтэй байна.
Гэтэл 5 настай хүүхдээ ээж нь түнд чихэр хідүүлэх дургуг сайн мэднэ. Гэхдээ хүмүүс байгаа болохоор ээж нь үгүй гэж загнаж чадахгүй гэдгийг ч бас мэднэ. Тиймээс хүүхэд зочдын дунд ээж дээрээ гүйж очиод ээжээ би чихэр хидий тэхүү гин. Тэгэхээр ээж нь яг мэдээж дотроо дургуйч гаднаа зөвшөөрөх байх. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ даран гуйлд орж байгаа юм. Олон жилийн өмнө миний анхны гэргийн Лидия бит хоёр нэгэн Пентекост айлтай хөршүүд байлаа. Тэр айл аав, ээж, охин гээд 3 улаа. Охин нь 3 ойтой байсан байхаа. Тэр үед хүмүүс хоол хүнсээ хагасааны орой худалдаж авдаг байлаа. Тиймээс аав ээж нь охиноо хувцлаад дэлгүүр явах үед охин хөөрчгүйг айдал яг л бяцхан тэнгэр элчиг байна. Харин бүтэн сайн өглөө. Хүүхдийн цуглаанд явах гэхээр мөнөөх бяцхан амтэн чинь гэдрэг савж унаад хөлөө агаарт гозолзуулан газар бөмбөрдөөд явахгүй гэдэл чарлцдаг байлаа. Тэгэхээр охин өөрөө хамаг асуудлын уг биш боловч ард нь дэлгүүр явахдаа яадагчгүй атлаа. Бурхны үгийг сонсдог газар руу явна гэхээр хамаг мэдрэл нь хөдлөж байдгаараа эсэргүүцдэг хүч байгаа гэсэн үг. Тэгэхээр ойлгомжтой байна уу? Миний нэг танил номлогч 6-7 хоногтой хүүхэд шээчгээд норчхороо живхэн солиулах гэж уйлдаг. Ээж нь гүйж ирээд хүүхдээ тэврээд живхийн сольж эрхлүүлэхэд няраа хүүхэд мэдээж дуртай байд. Тэгтэл дараа нь хүүхэд зүгээр л ээжтэй тэврүүлэх гэсэндээ живхэн хураа байсан чамаагүй уйлна. Энэ юу гэсэн үг болохыг мэдхүү? Энэ бол дарангуйлал гэж хэлсэн юм. Тэгэхээр дарангуйлал нь угаас нүгэлт мөн чанартай хүнд байдаг ажээ. Тийм үү? Хүүхэд ч гэлтгүй аав ээж ч бас дарангуйлдаг. Ялангуяа эмэгтэй хүн дарангуйллын урлагийг дээд зэргээр ашигладаг юм. Харин аав нь сүрдүүлгийг илүүтэй ашигладаг байхам. Гэхдээ хэн хэнийх нь зориг яг л адилхан юм. Нөгөөгөө хянан захирах гэсэн. Тэгэхээр гэргийн хүссэндээ хүрэхгүй бол нус нулимсаа гоожулж нөхрөө банхрын хоолоор хооллож өөрөөр хэлбэл нөхрийнхөө амьдралыг там болгодог. Тэгэд нөхөр нь яг бууж өгнө. Эсвэл нөхөр нь ч дутахгүй. Олон янзын жишээ хэлж болно. Тухайлбал нөхөр нь араатан шиг авиртаа итгээд байлаа гэж бодъё. За нэг ам хамраас нь утаа савсан догшин бадрун ир. Тэгээд тэр бэр сансандаа хүрэхгүй бол догширч бархиран сүрдүүлж гарна. Гэрийнх нь бүгдээрээ бөмбөгнөн. Тэгээд тэд бүгдээрээ баг аавыгаан уурлуулчихгүй төлөөл амьдрна. Тэр аав юу хийж вэ? Сүрдүүлж байна. Юуны төлөө? Сансандаа хүрэхийн төлөө. Нөхөр эхнэр нь ялгаатай байх нь сайн юм аа. Үндэ тэд яах ёстой вэ гэхээр тэд энэ талаараа нүрээ харан ярилцаад залбирлаар Бурхныг хайх ёстой. Дарангуйлал нь хизээч жинхэнэ асуудалтай нүүр тулдгүй юм. Дарангуйлал нь ямагт асуудлын наагур цаагур тойрч гүйгээд л байхаас биш хизээч жинхэнэ асуудлыг барьж авдаггүй. Энэ дэлхий дээр байгаа сая хос үнэндээ хизээч ялгаагаан ил тод ярьдаггүй. Зүгээр л сансандаа хүрэхийн тулд нэг нэгнээ янз бүрийн аргаар химлээд л байдаг. Энэ бол дарангуйлал. Чуулганыг авч үзье л дээ. Чуулган дотор дарангуйлал маш олон хэлбэрээр ажилладаг. Пентекост чуулганыг аваад үзье. Надад пентекостуудын талаар мэдэхгүй зүйл бараг байхгүй хаа. Би англикан байсан. Харин одоо пентекост бөгөөд үндсэндээ тэдгээр нь яаж ажилдгийг сайн мэднэ. Англикан чуулганы хувьд одоо миний мэдэхгүй зүйл олон гарч ирсэн байхаа. Тиймээс пентекост чуулганыг авч үзцгээе. Тэгэхээр дөнгөж үйлчилж эхлэж байгаа залуухан пастор байжээ. Чуулган нь 100 орчим хүнтэй бөгөөд залуу пасторч нилээд айж твдэж байлаа. Тэгтэл тэр чуулганд маш сүнслэг 2 эмэгтэй байна. Үндэ тэд зүгээр ч нэг сүнслэг биш, харин супер сүнслэг эмэгтэйчүүд. Чуулган яаж хийдгийг тэд л мэднэ. Тэд Бурханд залбирч пастортойгоо ярилцах биш. Харин нэг нь газар дээрээ хэлээр ярьж нөгөө нь газар дээр нь орчуулах маягаар ажиллана. Тэгэд пастраа голдоо суулгаж байгаад
Юу хийхин зааж өгөндөө ийм явдал чуулганд болдгоо гэж үү? Мэдээж болдгоо. Энэ юу? Энэ бол дарангуйлал. Тийм ээ, дарангуйлал. За түнчлэн бизнесийнхэн бие биеэн дарангуйлдаг. Дарга нь нарийн бичгээ. Эсвэл нарийн бичг нь даргаан дарангуйлна. Надад энэ талаар ярих цаг даанч бага байна. Гэхдээ миний яриад байгаа зүйл нь гэмт хүний төрөлхийн үйлдэл гэдгийг та харсан байх. Ил бишэд нь махан биеийн үйлс бөгөөд 3 гол тэмдэг нь дарангуйлах, сүрдүүлэх, ноёрхох гэж хэлсэн нь ийм л учиртай юм. Та ийм үйлдэл таарах бүрээд ард нь ил бишэдийн хүч ажиллаж байгааг мэдээрэй. Нүд нь нээгдэж. Энийг ойлгосон хүн иймэрхүү зүйлтэй таарахаараа хавьгүй хялбархан шийдвэрлэж чаддаг болно. Эд шидийн хамгийн нийтлэг арга зал нь хүнийг яллах юм. Хүмүүс чи намайг өвчтэй байхад яагаад эргээгүй юм бэ? Би гав ганцаараа л байсан гэдэг юм. Гэхдээ нөгөө хүн нь ямар ч шалтгаантай байсан байж болно гэдгийг тэд огт бодолцохгүй. Мэдхийг ч хүсэхгүй. Би л хөвдөө нэг зүйлийг сурч авсан юм. Хэрв хэн нэгэн хүн намайг яллаж байвал би шууд зогсоод энэ хүнээр юу дамжин ажиллаж байна гэж өөрөөсөө асуудаг. Бичээсээс харах юм бол ариун сүнс хизээч хүмүүсийг ялалдаггүй. Тэр гэм нүгэл, зөвхт байдал, шүүлтийг ухааруулдаг болохоос ялалдаггүй. Ариун сүнс тодорхой нэг зүйлийг заагаад чи энийг буруу хийсэн. Тиймээс чи ингэх ёстой. Чи энийг гэмшиж зөв болгох ёстой гэж хэлдэг. Харин ялна хизээч дуустдаггүй. Би хангалттай зүйл хийсэн гэж үү? Би илүү их хийх ёстой байсан биш үү? Би ямар буруу юм хэлчихсэн юм бол тэр яагаад надтай чуулганд ярихгүй байгаа юм бол хэмээн хөвөрсөөр л байна. Эд шидийн өөр нэг үйл ажил нь танд өрөөл бусдын санал, зөвшөөрөл амин чухал гэдгийг мэдрүүлэх юм. Хэрв чи энийг хийхгүй бол надад таалагдахгүй гин. Мэдээж тэд шууд ингэж хэлэхгүй л дээ. Гэхдээ гол санаа нь ийм л байдаг. Би ийм зүйлтэй тулгархаараа бас л энэ хүний зөвшөөрөл нь надад тийм чухал уу? Энэ хүн намайг ингэж дарангуйлах нь зөв үү гэж өөрөөсөө асуудаг. Гэтэл тэр хүний санал үүндээ тийм ч чухал байдгүй юм. За цаашаа явъя. Би Яаков номын 1-р бүлгийн 14-р эшлэл дэх холбоосыг харуулмаар байна. Эрх хүч хяналт. Мэдлэгийн төлөөх шунал нь хүн бүрийн хүчрхэг мөн чанар юм. Сатан энэ хүслийг маань л ашиглаж хүмүүс бидний дээр эрх хүчээр тогтоодог юм. Тиймээс Яаков харин өөрийн хүсэл тачаалдаан автаж уруу татагдах үедээ хүн бүр соригддгоо гэж хэлэхдээ чухам энэ тухайл хэлсэн юм. Тэгэхээр таны дотор эрх хүч, хяналт, үнэлэмж, мэдлэгийн төлөөх ханаж цадашгүй их хүсэл байна. Энэ бидэнд өвлөгдөж төрсөн хүн бүрийн дотор байдаг хүсэл юм. Харин сатан энийг ашиглаж дөнгөвл биднийг өөрийнхөө хяналт дор оруулна. Өнөөдөр энэ үндэстэн дотор нууц шүтлэгтээ орооцолдсон хичнээн хүн байгааг хэлхийн аргагүй. Миний бодлоор энэ үндэстний бараг 75% нь нууц шүтлэгтээ орооцолдсон байх. Сатан ямар сэтэл ашигладаг вэ? Бидний эрх хүч, хяналт, мэдлэгийн төлөөх хүслийг ашигладаг. Хүн төрлөختнийг нүгэл дунгасан анхны хүсэл нь юу байсан бэлэм? Та энэ талаар бодож байсан уу? Ганц үгээр хэлбэл Адам юу хүссэн? Тийм ээ, мэдлэгийг. Тэгээд хууль бус аргаар мэдлэгт хүрэхдээ сатаны хоригдол болсон юм. Өнөөдөр сая хүн мэдлэгийн төлөөх улайрлаасаа болж нууц шүтлгийн хавханд орж байна. Миний хүү нас бараад хаашаа явсан бол тэд энийг мэдэх гэж хаачдаг үлэм. Үзэж хардаг хүн дээр очдог. Миний гэрлэлт ямар байх вэ? Тэгээд хүмүүс яадаг вүлээ? Мэрэгч төлөгчдөр очдог. Гол сэтэл нь ийм л байдаг. Харин сатан яг үүнийг л олзолдог юм. Харин одоо эд шидэн сүнслэг хүч гэсэн хэсгийг үздэцгээе. Тэгэхээр одоо бид ер бусын зүйлсийн талаар ярих гэж байна. Одоо бидний ярих зүйлс нь хүний төрөлх чадвараас халиад явчихж байгаа юм. Ер бусын хүч болгон бурхнаас байдгүйг бид ойлгох ёстой. Олон хүч сатанаас ирдэг. Би л хувьдаа ер бусын хүчний зөвхөн 2 их ундраг байдаг гэдэгт итгэдэг. Энэ нь бурхан ба сатан юм. Бурханаас ирээгүй ер бусын хүч нь сатанаас л ирсэн байдаг.
Бурхны хаанчлал нь гэрлийн хаанчлал бөгөөд хүн өөрийгөө хаан байгааг харж байдаг. Харин сатаны хаанчлал нь харанхуйн хаанчлал учраас хүн өөрийгөө юунд дарлагдж, захирагдж, жолоодуулж байгаагаа мэддэгвэ гэж би өмнө нь хэлсэн. Тэгэхээр бид эд шидийн 3 мөчрийн талаар ярьж байна. Мэдээж тухайн хилээсээ шалтгаалаад янз бүрийн нэр томьёогоор хэлэгддэг байж болох ч харин англиар бол эд шид, мэрэг төлөг, илб өвдөс гэдэг. Би эдгээрийг тус бүр товч дүрслэхийг хичээж байна. Эдгээр нь сатаны ёр бусын зүйлсийг үндсэндээ бүхлээр нь багтаачдаг юм. За тэгэхээр эд шид нь хүчрхэг гар юм аа. Энэ нь хүчийг төрүүлдэг бөгөөд шившлэг хараал зэргээр дамжуулж ажилдаг. Миний бодлоор эд шидийн үлэмж хүчрхэг зэвсгийн нэг нь хараал мөн юм аа. Хараал бол маш эртний үйл. Хэрв та тооллого номын 22 дугаар бүлгийг үзвэл тэр үед Балаам гэгч нэгэн төлгөч байсныг харна. Балаам нь ямар нэгэн ангилалд багтаахад тун хэцүү хүмүүсийн нэг юм. Яагаад гэвэл тэрээр Бурхнийч, сатаныч, ёр бусын хүчний аль алинд нь нээлттэй байсан. Балаам нь ямар нэгэн ангилалд багтаахад тун хэцүү хүмүүсийн нэг юм. Яагаад гэвэл тэрээр Бурхнийч, сатаныч, ёр бусын хүчний аль алинд нь нээлттэй байсан. Өнөөдөр ч ийм хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн учрыг олоход тун хэцүү. Яагаад гэвэл тэд заримдаа зөв, заримдаа буруу юм ярьдаг. Хэрэг хүн зөвхөн Бурханд нээлттэй байвал дандаа л зөв ярина. Хэрэг зөвхөн сатаанд нээлттэй байвал дандаа л буруу байна. Гэтэл заримдаа Бурханд, заримдаа сатаанд нээлттэй байдаг хүмүүсийг шийтгэл хамгийн хэцүү. Ийм хүмүүс чуулганд ч бас байдаг. Тийм хүмүүсийг шийтгэхэд ялгах хараа, эрх мэдэл, зориг их хэрэгтэй. Харин одоо Моабын хаан Балак Илбич Балаамд юу гэж хэлснийг үзцгээе. Тооллого 22-ын 10 дугаар ишлэлд Балаам Балакаас хүлээж авсан ажлаа Бурханд учирлан хэлсэн байгаа. Балаам Бурханд Моабын хаан Зиппорын хүү Балак надад үг илгээв. Египтээс гарч ирсэн ард олныг харахтун. Тэд газрын гадаргууг бүрхөв. Одоо ирж миний төлөө тэднийг хараахтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй гэж хэлүүлсэн гэв. Тэгэхээр дайн хийхээр яваа хаад нь дан ганц бодит талбар дээр бус. Түнчлэн ёр бусын талбар дээр янз бүрийн үйл хийх нь Библийн үеийн жишг үйлдэл байсан. Тухайлх юм бол манай эртний өмнөх 19 дугаар зуунд Египтийн фараонуудын дуудсан хараалын бичиг байдаг бөгөөд тэд нийт 66 үндэстэн дээр хараал дуудсан байдаг. Тэгвэл тэднийг хараахын учир юу билэм? Хараалаар дамжуулан эсрэг талаа ялагдлын байр суурьнд аваачдаг ажээ. Голиат Давидын өдөс эрэхтэй өөрийнхөө бурхтын нэрээр хараасан нь сонирхолтой юм. Энэ зүгээр нэг бүдүүлэг байдал биш. Харин миний бурхад чиний бурхныг дарна гэсэн бат илэрхийлэл байж юм. Тиймээс эртний дайн тулаан нь нэг талаараа зөвхөн улс үндэстний хоорондох зөрчил биш. Харин тэр хоёр үндэстний хэнийх нь бурхан хүчтэй болохыг шалгах шалгуур байж. Жишээлбэл бурхан Египтийг сүйрүүлж Израилийг чөлөөснийг дуулал номон дээр бурхан Египтийн бурхтыг шүүсэн гэсэн. Тэгэхээр жирийн удирдагчд нь төдийгүй. Сүнслэг захирагчд нь ч хоорондоо дайтдаг аж. Балак хараал хэлэхээр Балаамыг хөлсөлсөн нь ийм л учиртай. Энэ нь Балаамын мэрэгжил байжээ. Рут тэр хэдэн жилийн өмнө Баат хотод очсон юм аа. Биднийг очихын өмнөх нь тэд Балар эртний нэгэн дугныг нураагаад байсан бөгөөд нурааж байхдаа тэр дугны тахилчдын хийдэг нэг гол ажил нь хараал хэлэхээр ирсэн хүмүүсийн хараалыг бичдэг ажилтай байсныг олж илрүүлжээ. Хүмүүс өөрсдөө болсон болоогүй хальт мулт хараал бичгийг хүсэлгүй. Харин тахилчид хамдан бүрэн утгаар нь жинхэнэ аимшигтай хараал бичүүлдэг байж. Энэ бол инээдэн биш ээ. Танд хөгийн санагдаж байна уу? Гэхдээ энэ бүхэн нь бодиттой гэдгийг би танд хэлж чадна. Ямар ч үндэслэлгүй оргүй хоосон зүйл байсан бол хүмүүс энийг хэдэн мянган жилийн турш үйлдсээр эрэхгүй л байх байсан. За түүнчлэн өнөөдөр бидний орчуулдгаар
мэрэг төлөг гэж байна. Мэрэг төлөг. Энэ нь эд шидийн мэдлэгийн нэг хэсэг юм. Мэрэг төлөг нь хүчийг үйлдвэрлэхгүй юм. Мэдлэг нь хүнийг анх нүгэлд унгасан зүйл гэдгийг би өмнө нь хэлсэн шүү дээ. За түүнчлэн Үйлс 16 дугаар бүлэгт маш тодорхой нэгэн дүрслэл байдаг. Үйлс номын 16-аас эхлэн уншвал Паул Силас хоёрыг Филиппой хотод сайн мэдээ номлохоор ирэхэд нь юу болсон талаар өгүүлдэг. Биднийг залбирлын газар руу явж байхад мэрэг төлөгчийн сүнстэй нэгэн шивгчин тааралдлаа гэж. Үүнийг грекээр Пайтоны сүнс эсвэл Пайтон сүнс гэж хэлсэн. Пайтон сүнс. Өөрөөр хэлбэл могойн сүнс. Түүнчлэн могойн харанхуйн шашин шүтлэгт ёр бусын мэдлэг ба цэц ухааны их үүсвэрт тооцогддог. Вашингтоны маш нэртэй нэгэн мэрэг төлөгч эмэгтэй намтар номонд намайг унтаж байхад могой оронд маань орж ирэх үед надад хүч бууж ирсэн гэж дурдсан байдаг. Тэгэхээр Филиппой хотод байсан охин яг үннийг хэлсэн юм. Жирийн мэдлэгээр мэдэж чадахгүй зүйлсийг охин ёр бусын мэдлэгээр мэдсэн. Тэр жирийн л боол охин байсан. Тэр шивгчин мэрэг төлгөөр эзэндээ их ашиг олж өгдөг байжээ. Тэрээр Паул болон биднийг дагаж эдгээр хүмүүс бол хамгийн дээд бурхны зарцнаар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашгирч гарлаа. Гайхалтай юу? Тэр яг үннийг хэлсэн. Заримдаа би орчин үеийн илгээлтийн талбарт бол тэр эмэгтэйг бараг чуулганы эрх бүхий гишүүн болгочих байсан байхаа гэж хэлдэг юм. Паул Силас хоёрыг хэн болохыг тэр охин л хамгийн түрүүнд таньсан. Гэтэл түүнд байгаа нь бурхны сүнс биш. Харин мэрэг төлөг буулгадаг сүнс болохыг Паул мэджээ. Тэгээд Паул эргэж хараад Есүсийн нэрээр хөөчихсөн байдаг. Тэр сүнс зайлмагц охин мэргэлж чадхан больжээ. Эцэд нь орлогын их усүрээ алдсандаа хэлгэнэж Паул Силас хоёрыг шүүхэд тушаасан байдаг. Тэгээд дараа нь юу болсныг та нар мэдэн шүү дээ. Ганц охин мэргэлдэг сүнснээс салснаас болж хот даяаран оволзож юм. Тэгэхээр тэр үедээ Паул зөвхөн сатаны хаанчлалын ил талбарыг хөндсөн биш. Харин чуулганы эсрэг төлөвлөгөөг нь нураачихсан учраас сатаны далд хаанчлал тэр аяаран босчээ. Паулын очсон газар бүрт үемэн гардаг байсан нь их сонин санагддаг. Хожим 2 дугаар Коринт дээр Паул намайг өөрийгөө хэд дөвийлэхгүй тулд намайг нударгалах сатаны илч гэсэн байдаг. Би энийг яг үнэн гэж итгэдэг. Энэ нь зүйрлэл биш юм. Паулын очсон газар бүрт сатаны тэнгэр илч үемэн дэгдээдэг байсан. Тэгэхээр өнөөдөр бидэнд ямар ч үемэн таарахгүй. Магадгүй бид сатаанд төвөг болохгүй байгаа бахаа. Чуулган байх ёстой хэм хэмжээндээ байх үед маш их үемэн дэгднэ гэдэгт би итгэдэг. Мөн олон ч сэргэлт болно. Үемэнгүйгээр ямар нэг сэргэлт болохгүй л байх. Тиймээс та өөрөө шийдэх хэрэгтэй. Үүний төлөө зүтгэхэд харамгүй биш үү? Тэгээд эцэст нь илб овдос байна. Миний бодлоор илб овдос нь материаллык эд зүйлээр дамжиж ажилдаг юм шиг байгаа юм. Тухайлбал шид тус, морины тахт зэрэг азийн бэлэгдэл, онго эдгээр нь бүгд нууц шүтлэгт хэрэглэгддэг эд юмс юм. Хүмүүс өөрт нь аз авчирдаг гэж үзсэн юмсаа биедэн тээж явдаг. Түүнчлэн хайр дурлал авчирдаг гэх шидт ундаанууд бас байна. Ийм үзэгдэл маш түгээмэл байдаг. Би тэр залууг өөртөө дурлуулахыг хүсэж байна. Тиймээс би илбичдээр очиод шид тундаа аваад залуугийнхаа хоолнд хийн. Тэгвэл тэр надад хайртай болно гэдэг. Энэ нь ч зарим талаараа бас бүтдэг юм. Рут тэр Замби дахин дүүстэйгээ хамт байхдаа үр тогтохгүй учраас хүүхэд гаргадаггүй эмэгтэйчүүдийн төлөө залбирсан юм. Африкчуудын хувьд энэ жинхэнэ эмгэнэл байдаг. Тэгээд бидний өмнө 400 гаруй эмэгтэй цуглалаа. Биднийг залбирахын өмнө нэг хүн. Тэд бүгдээрээ итгэдэг хүмүүс шүү. Та нарын хэдэн үр хүүхэдтэй болохын тулд шид тундаа авах гэж илбичдээр очсон гэж асуутал
2хан хүнээс бусд нь гараан өргсөн юм да. Тиймээс бид тийм ер бусын жигтэй ховор зүйлийн талаар яриаг байгаа биз? Илб өвдсөн мөн хөгжмөөр дамжин ажилддаг. Бид Люциферийг Тэнгэрийн хөгжмийг хариуцдаг байсан байж магадгүй гэж ярьсан шүү дээ. Тэр хөгжмийн талаар сайн мэддэг. Хөгжим бол хүч гэдгийг тэр мэднэ. Орчин цагийн хөгжмийн acid rock зэрэг төрөл нь үнэндээ илб өвдөс байдаг. Бүтэн цаг ийм хөгжим сонссон залуусын нүдийг харвал бодит орчноос тасарчсан бүр гөлийчгсэн байдаг юм. Бүр гөлийчгсэн байдаг. Илб өвдөсийн өөр нэг гол мөчөр нь мансууруулах бодис юм. Үнэн дээр ид шид гэдэг грек үг нь мансууруулах бодис гэдэг үгнээс гаралтай бөгөөд acid rock зэргийг багтаасан мансууруулах бодисын бүхэл соёл нь манай нийгэмд илб өвдөс ямар хүчтэй ажиллаж байгааг л харуулдаг. Тэгэд мэдээж Есүс дээр ирж байгаа эдгээр хүмүүст тэр хүчээс чөлөөлөлт хэрэгтэй. Үнэн дээр чөтгөртэй хэрхэн нүүр тулхаа мэдэхгүй бол нийгмийн ийм давхаргын хүмүүстэй ажиллах нь ямар нэг ач холбогдолтой гэдэгт би эргэлздэг юм. Яагаад гэвэл би энийг амьдралаасаа харсан юм. Илчил номын 9:21 дээр байдаг илб өвдөсийн нэгэн дүрслэлийг үздэг. Тэгэхээр энэ нь Бурхны шүүлт хилэнцэт хүмүүстээр илэрхийлэгдэн буух ирээдүйн түүхэн дүрслэл гэж би итгэдэг. Илчил номын 20-21-р ишлэлд хэлэхдээ эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуйлан, чулуун, модон шүтээнүүдэд мөргөн байсангүй. Тэд хүн алсан даач, ид шидэн дээч, завхайрсан даач, хулгай хийсэн дээч гимшсэнгүй гэж байна. Илб өвдөсийг өөрөөр мансууруулах бодис гэж орчуулдаг. Тэгээд илб өвдөсийг дагаж бэлгийн ёс бус явдал хэрцгийлэл явдаг юм. Өнөөгийн манай нийгмийг бүрхэж байгаа энэ их харгислал нь нөгөө л илб өвдөсийн үйл ажиллагааны үр дүн байх нь илбэг. Тиймээс та энэ талаар залбирахыг хүсвэл мөчрийнхэн талаар залбирах биш. Харин үндсийнхэн талаар залбираарай. Харин одоо сэдвийнхэн 3 дахь талбарт орцгоё. Энэ нь чуулган доторх ид шид ба илб өвдөс. Харин энэ талаар Христэд итгэгчид үнэхээр ямар ч ойлголтгүй явдаг. Галаат номын 3 дугаар бүлгийн эхний 5 ишлэлийг уншицгаая. Мунхаг галаатчуудаа. Хэн та нарыг мэхлэв, илбитчихв гэж. Та энэ үгийг хүлээн авч байна уу? Тэд чинь харизматик, пентекост итгэгчид байсан. Тэд эзнийг мэддэг бөгөөд аврагдж ариун сүнсийг хүлээн авч гайхамшиг үзсэн боловч илбдүүлчихсэн байжээ. Энд байгаа илбдэх гэдэг үг нь грекээр илбдүүлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ үгийг орчин цагийн грек хэлэнд ч хэрэгэлдэг. Харин муу ёрийн нүд гэдгийг грекээр васкания гэдэг юм. Хэдэн жилийн өмнө миний таньдаг нэгэн ортодокс тахилч над дээр хурч ирээд тэр хожим эзэнд итгэсэн л дээ. Тэгээд миний төлөө залбираад өгөөч, би васканиагаас чөлөөлөгдөх хэрэгтэй байна гэсэн юм. Тэгтэл энэ ишлэлд яг энэ үгийг хэрэгэлсэн байна. Мунхаг галаатчуудаа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христтэй загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн гэж. Ид шид ажиллаж байгааг Паул яаж мэдэв? Ямар нотлогоогоор мэдэв? Энэ их чухал шүү. Ид шид нь Есүс Христ цовдлогдсон гэдэг илчиллийг балалжээ. Чуулганд ажилдаг ид шидийн тэргүүн зорилго нь Есүс Христ цовдлогдсон гэдэг бодит үннийг нуух юм. Тэгэхээр удаах ишлэлүүдэд нь юу гэснийг харцгаая. Та нар сүнсийг
хуулийн үйлсээр хүлээн авсан уу? Эсвэл итгэлээр сонссноор хүлээн авсан уу? Би зөвхөн үүнийг та нараас мэдхийг хүсэж байна. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү? Та нарын өчнөн их юмд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрв үнэхээр дэмий байсан бол та нарыг сүнсээр хангаж та нарын дунд гайхамшгийг үйлддэг тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэггүй. Эсвэл итгэлээр сонссноор үйлддэггүй гэсэн байна. Тэгэхээр үндсэн асуудал нь сатааны муу ёрийн хүч нэвтэрч ирээд Есүс цовдлогдсон бодит үннийг балалсан явдал байж. Тэгээд үүнээс болж махан биеийн үйлс ба хуульчлал гэдэг хоёр асуудал үүссэн. Тэд махан биеийн хичээл зүтгэлээрээ зүйл бүрийн хууль дүрмээр Бурхны хүслийг үйлдэж, Бурханд таалагдж, Бурхны өмнө зөвхт болохыг оролдож эхэлсэн. Тэгээд Христийн үхлийн зорилгыг алдсан. Ингээд энэ бүхний үр дүнг 10 дугаар ишлэлд хэлжээ. Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараалын дор байдаг. Учир нь хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдгүй хүн бүр хараагдсан гэж бичигдэжээ. Өөрөөр хэлбэл Паул хэрв та нар хуулиар зөвхт болгогдох хуучин зам руугаа эргэсэн бол бүх хуулийг цаг ямагт баримтлахаа мартва эс бөгөөс хараал дор орно шүү. Учир нь Израиль Канаан нутагт ирэхдээ хамгийн түрүүнд бүх хуулийг цаг үргэлж баримтлахгүй аваас хараагдана гэж өөрсдийгөө хараасан байдаг гэж хэлжээ. Зарим хуулийг заримдаа батлах нь ямар ч тусгүй юм. Хуулиар зөвтгөх гэж байгаа бол бүх хуулийг цаг үргэлж баримтлах ёстой болно. Гэтэл Бурхны мэлмид ганц ч хүн хуулийн үйлсээр зөвтгөгдөж чадахгүй. Энэ санаа нь үнэндээ сатааны зал юм. Энэ гол төлөв хүний бардам занг олзулдаг залмих юм. Паулын хэлсэнчлэн хэрв Авраам үйлсээрээ зөвтгөгдсөн бол сагсуурах юмтай байхгүй юу? Гэхдээ Авраам Бурханд итгэсэн нь түүнийг зөвхт байдалд оруулжээ. Үндсэндээ хүн бүр өнгөрөх юмтай байхыг хүсдэг юм. Бид аль нэг талаараа их бага хэмжээгээр бусдаасаа зөв байхыг хүсдэг. Тэгээд хэсэг хууль дүрм гаргаж байгаад үүнийгээ сахичихвал тодорхой хэмжээгээр бусдаасаа зөв болчихлоо гэж боддог. Би олон жилийн өмнө Британийн армид байхдаа эзэнд итгэж эзний гэрчлэгч болсон юм аа. Гэхдээ би бусад цэргүүдээс тэс өөр амьдралаар аж төрж байсан болохоор тэд над дээр хүчрээд энэ талаар ярилцахаар нь би үгүй би шашин дэлсээгүй би аврагдсан гэж хэлдэг байсан юм. Тэгээд авралын талаар ярьж өгнө. Үүний хариуд тэд бараг хизээд өөрийнхөө сахиж явсан хуулийн бяцхан жагсаалтан хэлдэг байлаа. Мэдээж хүн бүр өөрийнхөө амьдралд эвтэйхэн тааруулчихсан байдаг. Өөрөөр хэлбэл Бурхны зөвтгөлд хүмүүс хамгийн түрүүнд би хуулийг чинь сахий гэж ханддаг. Христ итгэл бол хууль дүрмийн багц биш гэж намайг хэлэхээр олон хүн шоконд ордог юм. Хууль гээд ирэхээр л бид загламайг хараанаасаа гэдэг. Тэгээд эцэстээ Бурхны хүчийг алдна. Тэгвэл сатан яагаад загламайг сарниадаг вэ? Би энэ дэлхийн дийлэн хэсэгт аялаж янз бүрийн угсаа гаралтай Христэд итгэгч хүмүүст үйлчилж байсан. Тэгээд миний бодлоор чуулганд үндсэн хоёр хэрэгцээ байдаг юм. Нэгдүгээрт Есүсийн загламайг байх ёстой байранд нь голлуулах. Яагаад гэвэл энэ бол Христ итгэлийг бусад шашнаас онцолдог хамгийн гол зүйл юм. Бусад шашинд загламайтай игнэх зүйл огт байхгүй. Хэрв бид загламайг буруу тийш болгож онцгой чанарыг алдвал буцаад л нөгөө хууль руугаа уруудна. Хүний сэтгэл зүй рүү. Тэгэхээр сэтгэл зүй таны буруудад байгаа зүйлийг хэлж өгч чадахч. Таныг зөвийг үйлдэх чадвараар хангахгүй. Тэр хүч нэг л их үсвэрээс ирдэг буюу тэр нь загламай юм. Удаах асуудал нь бас л үүнтэй холбоотой бөгөөд чуулган
Есүс тэргүүнийх нь байр суурийг эргүүлж өгөх хэрэгтэй. Яагад гэвэл Бурхан түүнийг чуулган дах бүх зүйлийн тэргүүн болгосон. Тэгтэл Есүс бол тэргүүн гэдгийг чуулган үндсэндээ хүлээн зөвшөөрөхөө байсан нь гол асуудал болоод байна. Тэргүүн нь шийдвэр гаргаж бие дагдаг. Тэгвэл өнөөдөр хичнээн чуулган яг ариун сүнсээр дамжин Есүсээр шийдвэр гаргуулдаг билээ. Хичнээн чуулган шийдвэрээ гаргаач хэмээн Есүсийг урддаг билээ. Есүсээр үг хэлүүлэх тухайд бүрч байхгүй. Асуудал нь юундаа вэ? Юу ажиллаж байна? Тийм ээ. Эд шид. Би та бүхэнд онш өглөө. Хэрв та энэ оншийг хэрэглэвэл энэ таны санаа тавьдаг зүйлийн талаарх хандлага, үзэл бодлыг чинь бүрэн өөрчилнө. Сатан харанхуйгаас ажиллах дуртай. Сатан хүмүүст юу хийж байгаагаа, хэрхэн хийж байгаагаа мэдүүлэх дургүй. Би өнөөдөр орой та бүхэнд энэ сэдвийг гэрэлд гаргахдаа асар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаа хүлээе. Яагаад гэдгийг ч мэдэж байна. Яагаад гэвэл энэ номд л сатаны гэрэлд гаргалгүй тас нуухыг хүсдэг зүйлийг гэрэлд гаргаж байгаа юм. Энэ нь махан биеийн үйлс шиг жирийн амьдрал дээр ажиллаж байгаа эд шид байна уу? Ёр бусын талбарт ажиллаж байгаа эд шид байна уу? Бүгдэд нь хамаатай. Тэгээд мэдээж эд шид чуулганд ажиллаж байгаа гэдгийг сатан итгэгч хүмүүст бол бүрч мэдүүлэхийг хүсдэг. Сатан яагаад загламайг сарниадгүй? 3 учир шалтгаан хэлье. Бурхан гагцхүү загламай дээр үндэслэж аврагдсан хүмүүсээ шаардлагатай бүхнээр хангадаг. Өөр ямар ч үндэс байхгүй. Еврей номын 10:14 дээр учир нь Христ ариун болгогдогсдыг ганц тахилаар үрд төгс болгожээ гэсэн. Есүс загламай дээрх тахилаар ал түүхэн дэх үе үеийн бүх хүний бүх хэрэгцээг төгс хангасан юм. Тэр үнийг загламайгаараа дамжуулж л үйлдэлсэн билээ. Тэгэхээр бид загламайн хангамжийг шатлан өргөжилттэй хүлээж авдаг. Бид ариусгагдсан. Есүс төгс гүйцсэн бүрэн ажил хийсэн. Гэхдээ энэ дунд загламайгаар дамжин олдсон бүхнийг бүгдийг хүлээгээд авчихсан хүн байхгүй байхаа гэж бодож байна. Би ч бас аваагүй байгаа юм. Хэрэг бид ариуслын үйл явцаар дамжин ариун болгогдож, Бурхнаар баталгаажин, Бурхны боддгийг бодож, түүний замаар аж төрсөөр байвал улам ихийг л хүлээж авсаар байна. Харин энэ дунд чинь эд шид орж ирвэл загламайг сарниаж, хааны хүүхдүүд шиг амьдрах хувьтай бид чинь харц албат шиг л дорой амьдарч эхэлнэ. Яагаад гэвэл бидэнд олдсон Бурхны бүх хангамж нь гагцхүү загламай дээр үндэслэж л бидэнд ирдэг. Сатан маш зайлхай. Тэр юуг довтлохоо сайн мэднэ. Загламайг сарниачих юм бол чуулган тэр чигээрээ түүний атганд орно гэдгийг тэр мэднэ. Хоёр дахь шалтгаан нь загламай сатаны бүрэн ялагдлыг илэрхийлдэг. Би энэ талаарх бүх бичээсийг уншиж амжихгүй. Гэхдээ загламайгаар дамжуулан Есүс сатанд мөнхийн бүрэн төгс ялагдлыг тунхагласан юм. Сатан энийг өөрчилж чадахгүй юм. Гэхдээ тэр нэг зүйлийг хийж чадна. Есүс бидэнд ялалтыг хэдийнэ тогтоосон гэдэг баримтыг сатан биднээс нуудаг. Хэрв сатан сансандаа хүрч чадвал бид ялалт дотроо амьдарч чадахгүй. Загламайн 3 дахь мөн чанар нь загламай Христ итгэлт амьдралын цорын ганц хүчний их үүсвэр болдог. Та уулан дээрх сургаалыг байн ишлэж болно. Сэтгэл зүйч нарч хүн ингэж амьдрах ёстой хэмээн энийг чинь дэмжинэ. Гэхдээ гагцхүү Есүсийн загламайн тахилаар л бид ингэж амьдрах хүчийг олно. Есүсийн тахил бидний хуучин хүнийг буюу махан биеийн мөн чанарыг нэгэнт шийдвэрлэсэн. Паул бидний хуучин хүн Есүстэй хамт цовдлогдсон гэсэн. Хожимо Галат номдэр Христэд хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл тачаалынх нь хамт загалмайд цовдлсон ажээ гэж бас хэлсэн. Та махан биеийнхээ мөн чанар дээр загалмайг хэрэгжүүлж сурах хүртлээр махан биеэ захирч чадахгүй. Махан биеийн чинь мөн чанар таныг эзэгнсээр л байна. Ром 6 дээр Паул хуучин хүн нь түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэг гэж хэлсэн. Энэ бол загалмайн хангамж юм. Би өөрийгөө англикан гаралтай гэдгээ хэлсэн. Үүгээр дамжуулж Бурхан намайг ерөөсөн. Энэнийхээ төлөө би их эзэндээ үргэлж талархаж явдаг.
Гэхдээ тэр олон жилийн өмнө бид бүтэн сайнны өглөө бүр 11 цаг 15 минут орчимд золгүй нүгэлтэн биднийг өршөөгөөч хэмээн нийтийн гэмшил үйлддэг байсныг та бүхний зарим нь мэдэх байх. Тэр үед би эргэн тойрныхоо хүмүүсийг хараад яг үнэн хэлж байна да гэж боддог байсан юм. Би өөртөө шашин чинь хүмүүсийг ийм золгүй нүгэлтнүүд болгодгийн бол шашнаар юугаа хийдэг юм бэ гэж боддог байлаа. Тэгээд эцэст нь би тэргүй нүгэлтийн юм чинь шашингүй нүгэлтэн болъё гэж шийдсэн юм. Би ингэж шийдсэн. Гэхдээ намайг өөр нэг бодол байнга зулгааж байлаа. Хүн бүтэн сайнны өглөө нүглээ гимшсэн ч гэсэн эх 7 хоногт нь дахиад л мөнөх нүглээ хийдэг. Гэвч нэгэнтэй л хийх нүглээ гимшлээгээд бурхны тааллыг олно гэж юм. Гэхдээ тэр үед би энэ бүхэнд чин зүрхнээсээ хандах биш. Шүүмжлэх сэтгэлээр л хандаж байсан юм. Би юу ч мэдэхгүй байсан. Миний доторх тэр хуучин эсэргүүг өхүүлсэн хангамж байдгийг би мэдэхгүй байсан юм. Энэ бүхэн загалмайгаар үйлдэгдсэн гэдгийг би огт мэдээгүй явсан юм. Тэгэхээр эд шидэн загалмайн хүчийг махан биеийн хичээл зүтгэл хуульчлалаар орлуулдаг. Та 10 хууль гаргасан ч хүмүүс түүнийг чинь сахихгүй. Тэгэхээр та бидэнд 20 хууль байгаач хүмүүс маш цөөхнийг сахиж байна гэд 40 хууль гаргаж ирнэ. Гэхдээ хууль зохиолоо хууль хүмүүсийг зөвхт болгохгүй. Тийм үү? Тухайлбал Жүүдийн шашинд 613 тушаал байдаг. Миний нэг зээ хит Жүүдийн шашны улаан ортодокс чиглэлийн хүн л дээ. Гэтэл тэрээр манайхан тэр хуулийн 32-ыг л сахидаг гэж хэлсэн юм. Гэтэл тэдний чинь хамгийн олон хууль сахидаг бүлэглэн шүү дээ. Тэгэхээр бид хичнээн сайхан хуультай байж болно. Гэхдээ гол асуудал нь бид хуулиан сахиж чадахгүй. Үүний үндсийг нухаж үзвэл үнэн дээр бидний амьдралд ажиллаж байгаа эд шидийн л нөлөө явж байдаг. Би л хувьдаа ийм явдал чуулганы гол хэсэг бүрт ажилдаг гэдэгт итгэдэг. Та санал нийлэхгүй байж болно. Миний бодлоор чуулганд хийсэн бурхны томоохон үйлс бүр нь ямар нэгэн чухал хүчрхэг амьд зүйл төрүүлдэг боловч хүмүүс загалмайн хараагаан алдаснаас болж энэ бүхэн нь ганц хоёрхан үеийн дотор махан биеийн хичээл зүтгэл хууль дүрм байгууллага зэрэг болж хувирдаг. Эцэст нь Еремай 17-гийн 5-ыг иш татаад дуусгая. Хүн төрлөختөнд итгэж бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөд зүрх сэтгэл нь эзнээс эргэдэг хүн хараагдсан билээ гэж. Эд шид чуулган дээр хараалал авчирдаг байгаа үстэй. Бид бурхны ёр бусын нэгүүлсэлд болон хүчинд итгэхэн болж өөрийнхөө хүчинд зүтгэлд итгэж эхлэхээр л бурууддаг юм аа.